Монгол Улсын их хурлын даргын их хурлд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Токио хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр Япон Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсноор айлчлалаа эхлүүлсэн юм. За энэхүү арга хэмжээг Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимдах, Япон Монголын парламентын бүлэг, төлөөлөгчдийн танхимдах, Япон Монголын найрамдлын бүлэг, Япон Монголын нийгэмлэг, Япон Монголын найрамдлын нийгэмлэг, Япон Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны солонго нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан. За Япон Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэг ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм а. За тэрээр улсын хурлын даргын их хурлын Япон улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ. Дараа найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж хариулт авлаа. Тэд Монгол улс уул уурхай ашигт малтмалаас гадна эдийн засгаар солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүүн анхаарах гэж байна вэ? За 7 хоногт 3 удаагийн нислэг үйлддэгч хоёр талын айл айланд суудал олдохгүй байгаа тул Мяд компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юу гэх мэт асуултыг тавьж байлаа. За уулзлын үеэр Монгол улсын их хурлын даргын их хурлд үг хэлсэн юм а. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд эдийн засаг, худалдааны харилцаа хамтын ажиллагааны зэрэгцээгээр бол соёл, за түүхийг харилцан ойлголцох, харилцан сурталчлах, за иргэд хоорондын шууд харилцааг хөгжүүлэх, нийгмийн салбаруудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрхэлж явуулах зэрэг ийм сайхан буйны үйл ажиллагаанд бол энэ найрамдлын нийгэмлэгүүд бол ихээхэн хүч хөдөлмөр зарж ажилласныг Монгол улсын төр засаг өндөрөөр үнэлж байдаг. Япон Монголын нийгэмлэгийн дарга Ёшида хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотор анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалд нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно гэсэн бол Японы гадаад хэргийн дээд сайд Одовара 2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшиг үеэр Монголын төр засаг ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг засгийн газрын шадар сайдын хуваар энх болт дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх ажлын эсхийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. Энх бол дарга бол манай хоёр орны найрамдалт харилцаа хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж явах үе юм гэж энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм а.